Сайн байцгаана уу? Руна ТV суугатаа тавтай мэрэлцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Америкт гарсан нэгэн хэргийн талаар ярьж өгөх гээд бэлтлээ. За ингээд эхнээс нь ярьж эхлэе. Майка Миллер 1994 оны 3 сарын 7-нд Канзас мужийн Уичита хотод төрсөн. Тэр 5 хүүхэдтэй гэр бүлд өсөж төрсөн. Эцэг эх хоёр нь гэр бүл салснаас болоод Майка 14 настайдаа ээжийнхээ хамт Саут Каролина мужийн Мёртл Бич гэдэг газар руу нүүсэн. Шинэ хот, шинэ амьдрал нь тэнд эхэлсэн. Тэдний гэр бүл тэр газар очимогцоол Solid Rock гэдэг шинэ сүмд гэр бүлээрээ бүртгүүлэн явж эхэлсэн. Тэр сүм нь болохоор яг байгууллагадад удаагүй шинэхэн сүм байсан. Сүмийг байгуулсан сүмийн пастрыг John Paul Miller гэдэг нэртэй. Тэр пастор Майкагаас 14 насаар ах. Тухайн үедээ ихэвчлэн залуучуудынхаа төлөөлөл болж сүмээ удирдах ажилдаг тийм пастор байсан. Сүмийн амьдрал бол Майкад маш их таалагдчихсан. Түүнд шин зориг мөрөөдлийг авчирсан. Тэр сүмд явж эхлэмэгцээл найрал дуучин болж медиа багтан туслаж цуглаан дээр магтан дууг нь удирдах, дуулж мөн медиа бичлэгүүдийн ажлыг нь хийж эхэлсэн. Удалгүй Майка 18 нас хүрмэгцээл Майка сүмийнхээ итгэгч пастрийнхаа сайн найз болох Жереми гэдэг залуутай хурмаа хийсэн. Хурмын ёслыг нь John Paul пастор мэдээж өөрөө удирдаад тэр хоёрын гэр бүлийг нь ажиллаад сайн сайхан зүйлсүүд болно гэж өрөөж хурим нь маш сайхан болж өнгөрсөн. Хурмаа хийснээс хойш Майка сүмдээ өшөө илүү үйлчлэх болж маш олон үүргүүдийг давхар аван мөн пастрийнхаа хувийн туслах нь болж хүүхдүүдийг нь асарж гэр бүлтэй нь маш ойр байдаг тийм хүн нь болсон. 2015 онд Майкагийн нөхөр эхнэрээ пастор буюу John Paul-тойгоо дотн харилцаатай болсонг нь олж мэддэг. Эхнэрээ сүмийн пастор буюу дотн найзтайгаа нууц амаргийн холбоотойг мэдсэн Жереми энэ явдлыг хизээж уучлах чадахгүйгээд эхнэрээсээ салахаар шийддэг. Үүнийг нь мэдсэн John Paul пастрын гэр бүлч гэсэндээ мөн John Paul пастраас салахаар шийдсэн. Сүмдээ гол үүрэгтэй байсан хоёр гэр бүл ингээд гинт хоёлаа гэр бүлээ цуцлангууд мэдээж сүмийнх нь итгэгч нар ч гэсэндээ энд нь маш их гайхаж маш олон ярианууд гарч эхэлсэн. Ингээд сүмийн итгэгч нар ч гэсэндээ ер нь бол хоёр хуваагдаж эхэлсэн. Тэгэхэд John Paul пастор хэлэхдээ бид нар бол ямар ч тийм та нарын одоо сонссон ярьж байгаа шиг асуудал байхгүй, зүгээр л тусдаа гэр бүлийн асуудлаасаа болоод гэр бүлүүд цуцлагдж байгаамаа. Майка бит хоёр бол зүгээр л маш сайн найзын харилцаа холбоотой гэж сүмийнхэндээ бол тайлбарлаж исэн. Хэдийгээр ингэж тайлбарлаж исэн боловч 2017 онд Майка 23 настай, John Paul пастор 37 настай байхдаа тэр хоёр гэрэлцгээсэн. Тэгэхээр ер нь бол энэ хоёр дотн харилцаатай байсан гэдгээ сүмийнхэндээ нууж худлаа ярьж исэн нь баригдсан гэсэн үг. Тэгээ энэ явдлаас нь болоод сүмийн бас нэлээд олон итгэгч нар нь сүмээсээ явж өөр сүм рүү шилжицгээсэн. За ингээ Майка John Paul хоёр гэрэлсэн мөчөөс эхлээд Майка 5 хүүхдийн хойд ээж болсон байгаа. Яагаад 5 хүүхдтэй гэх юм бол John Paul пастор бол өмнөх эхнэрээсээ 4 хүүхдтэй байсан. Мөн тэр эхнэртэйгээ суухаасаа өмнө дахиад 1 хүүхдтэй байсан гэсэн үг. Тэгэхээр ер нь бол өмнө нь 2 эхнэрээс 5 хүүхэдтэй байсан гэсэн үг. Тэгээд энэ 5 хүүхдийнх нь асран хамгаалах эрх нь бол John Paul пастор дээр байсан. Яагаад гэх юм бол John Paul-ийн эхнэр Элисон нөхөр нь өөрөөс нь илүү мөнгө төгрөгтэй, боломжтой, санхүүгийн хувьд илүү боломжтой байсан учраас хүүхдүүдээ илүү сайн өсөж торноосоо гэсэн үүднээс өөрийнхөө хүүхдүүдээ асрамжлах эрхээ ол нөхөрлүүгээ шилжүүлсэн байсан. Мөн гэрлэлтэд цуцлуулахдаа ч гэсэндээ яг нөхөр нь өөрийнх нь араар тавиад нууц амрагтай болсон учраас гэр бүл салж гинэ гэсэн шалтгаанаар биш, зүгээр л одоо өөр ямар нэгэн зан ааш тохирохгүй байгаа ч юм уу тиймэрхүү шалтгаанаар болж гэр бүлээ цуцлуулж гинэ гэсэн байдлаар тэр хоёр бол гэр бүлээ салгуулсан байсан. Тийм учраас ингээд 5 хүүхэд нь аав дээрээ байжгаад Майка 5 хүүхдийн асрагч яжгаад тэгээд хойд ээж нь болсон гэсэн үг байгаа. Тэгээд тэд гэрлээд удаагүй John Paul Майкаг шууд найз нөхдөөс нь тусгаарлаж эхэлсэн. Мөн санхүүг нь бас өөрөө хянаад машинд нь GPS хүртэл суулгаад утас имэйлийг нь ч гэсэндээ яг өөрөө бүх зүйлийг нь шалгаж эхэлсэн. Тэгээд бүр үүгээр зогсохгүй Майкагийн ямар витамин уудаг гэж бүх зүйлийг нь ханж бүр тэр эмнүүдийг нь өөрөө ингээд өгдөг болж эхэлсэн. Тэгээд хэдийгээр John Paul пастор ингээд Майкатай гэрэлчихсэн ч гэсэндээ
Өмнөх ихнэр Элисныгаа бол бас байнга ингэж чагнж мөрддөг байсан байгаа. Элис нь шинээр нүүж очисон гэрийнх нь эсрэг талд нь шинэ байр худалдаж аваад тэндээсээ Элисний юу хийж байгааг ингэж хяндаг байсан. Тэрийг нь Элиснаас мэддэг байсан. Үгээр зогсохгүй Элисний байр болоод Жон Полын байр хоёр голдоо ийм өндөр мод ургаад тэр өндөр мод нь болохоор Элисний байрыг харахад нь садаа болоод идэг байсан. Тэгтэн Жон Пол пастор болохоор тэр модыг тойруулж байнга давс цацаар агаад тэр модыг ингээ ер нь хүүлээд Элисний гэрийг чөлөөтэй харахыг хүсэж исэн. Тэр нь ч гэсэн ингээ баригдчихсэн байгаа. Тэгээ шинэ ихнэртэй болцоод хуучин ихнэрээ мөрдөхөөс гадна Жон Пол пастор сүмийнхээ маш олон эмэгтэйчүүдтэй нууцаар уулздаг байсан. Тэгээ энэ эмэгтэйчүүд дунд нь бүр насан туршаагүй эмэгтэй хүртэл байсан байгаа. За тэгээ энэ бүх зүйлийг нь Майка бол мэдээж мэдсэн, өөрийг нь байнга цагддаг, хордог, бүх зүйлийг нь хяндаг, хуучин ихнэрийгээ бас мөн адил бүх зүйлийг нь хянж өөрийнхөө хяналтанд байлгахыг хүсдэг. Тэгээ үүгээр зогсохгүй бас сүмийнхээ олон эмэгтэйчүүдтэй холбоотой харилцаатай байгааг нь мэдсэн Майка 2023 онд шүүхт өргөдөл гаргаж гэр бүлээ цуцлуулах алхмыг хийж эхэлсэн. Түүний хувьд болохоор мэдээж гэр бүл цуцлуулж байгаа шалтгаанаа урвалт доромжлол, аюулгүй байдлын асуудлаа гэж хэлжсэн. Өөрийнхөө машинд ингээ GPS суулгуулсан байгаагаа баримттайгаар цагдаа дээр бол нэлээд хэдэн удаа аваачиж өгч исэн. Өөрийг нь ингээ байнга мөшгөж хянаад байна гэдгийг бол хэлж цагдаа нарт өгж исэн. Тэгээд үүгээр зогсохгүй бас Майкаг машина бариа явж байхад нь дугуйн гинт хагарсан. Тэгээ шалгаад үзсэн чинь сахлын машины эрийг ингээд дугуйн нь зоочсон байсан. Энэ нь бол мэдээж түүний аюулгүй байдалд бол маш ноцтойгоор халтж байгаа тийм асуудал байсан. Тэгээд энэ бүх зүйлүүдээ бол Майка цагдаа нарт баримттай наваачиж өгөөд тэмдэглүүлээд ингээ бүх зураг яриа огноогоо хүртэл ингээ аваачиж өгч исэн. Гэвч яг энэ бүх баримтуудын эсрэг Жон Пол пастор болохоор ихнэрээ сэтгэл мэдрэлийн ер нь бол юм өвчтөй болсон. Өөрийгөө ингээ хитрхи хянж ингээд бүх зүйлийг хитрхи давуулж ингэж сэтгэхэд байна. Энэ бол ер нь нэг төрлийн сэтгцийн өвчин гээд эмнэлэгт ихнэрээ аваачиж бүр албатаж хэвтүүлсэн байгаа. Тэгээ яагаад тэр эмнэлгийнхаа ихнэрийг ингээ хүлээж аваад хэвтүүлчихсэн бэ гэх юм бол Жон Пол пастрийн хувьд бол яг тэр оршин суугаа газартаа нэлээд нэр хүндтэй болчихсон, хүмүүсийн итгэлийг бас пастор гэдэг талаасаа ингээ хүлээж авчихсан. Түүнийг бол сүмийн пастор учраас хүмүүс худлаа ярихгүй байх гэж нэлээд итгэдэг байснаасаа болоод тэр эмнэлэгч гэсэндээ яг Жон Пол пастрийн үгэнд итгэж эхнэрийг нь эмнэлэгт албатан хэвтүүлсэн байгаа. Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн Майка эмнэлгээс гарч ирээд мэдээж бууж өгөхийг хүсээгүй. 2024 оны хавар бол нөхөртөөгөө салах энэ бүх маргаанаа хөөцөлж явах явцдаа шинээр амьдралаа ингээд гэрэл гэгээтэйгээр эхлүүлэхийг хүсэж исэн. Тэгээ түүний хувьд болохоор Африк руу сайн дурын ажилд явах гад бүртгүүлчихсэн байсан. Мөн өөрийнхөө өснийхээ стил имижийг өөрчлөхгүйд өсчний газар захиалга өгчихсэн байсан. Тэгэд ингээ нөхрөөсөө болоод холбоо харилцаагаа тасалчихсан байсан. Олон найзуудтайгаа уулзах гад маш олон уулзалтуудыг ингээ товлоод дэвтэр дээрээ ингээ тэмдэглэл биччихсэн байсан. Үүнээс гадна бас хүчирхийллээс яаж салах вэ? Өөрийг ингээ удирдаад байгаа харилцаанаас яаж харилцаагаа тасалж шинэ амьдралаа эхлэх вэ гэсэн сэдвтээ маш олон тийм подкастуудыг сонсож эхэлсэн байсан. Тэгээ үүнийгээ ч гэсэндээ өөрийнхөө ихчтэй маш их ярьдаг байсан. Тэгээ мөн нэг удаа ихчтэй бүр би ингээд амьдралаа шинээр эхлэх гэж маш их хичээж байна. Гэхдээ нөхөр маань намайг бол байнга сүрдүүлж байгаа, өөрөөс нь сална гэсэнд бол маш их ууртай байгаа. Тэгээ намайг бүр ална гэж хүртэл сүрдүүлсэн. Хэрвээ миний амьдрал ямар нэгэн зүйл тохиолдоод би амь насаа алдах юм бол энэ бол Жон Пол пастортай 100% хамааралтай зүйл шүү гэж ихчтэй бүр нэг удаа ярьж исэн байсан. Тэгээ ингэж аваад 2024 оны 4 сарын 27-ны Бямб гарагийн өглөөний 10 цаг 13 минутанд Майка гэрээсээ гарч байгаа нь яг гэрийнх нь гадаа байдаг тэр камерт бичигдсэн байсан. 11 цаг орчим кофе, хоол гаднаас худалдаж аваад буцаад ингээ гэрлүүгөө орж байгаа нь бичигдсэн байсан. Тэгээ яг тэр гэрлүүгөө орох гээд ингээ хаалгаа онгоолж явах явцдаа чихвчээрээ ямар нэгэн зүйл сонсч ирсэн. Тэгээ тэр зүйл нь бас тэр CCTV-д нь ярианд сонсогдоод бичигдчихсэн байсан. Түүний сонсч ирсэн зүйл нь юу байсан бэ гэх юм бол нэг сэтгэл зүйчийн харилцаагаа зөв төгсгөх гэсэн тийм лекц сонсож байгаа нь бичигдчихсэн байсан. Гэртээ буцаж орсон Майка удалгүй гэрээсээ гараад өдрийн 12 цаг 12-оос 12 цаг 34 минутын хооронд орон нутгийн зэвсгийн дэлгүүрт 20 минут орчим саатаж тэндээс гар буу худалдаж авсан нь мөн бичигдсэн байсан.
13 цаг 27 минутанд Саут Каролина мужийн нэгэн шатхуун түгээх станцад машина зогсоогоод тэндээс шатхуун худалдаж аваад мөн дэлгүүрээс нь ундаа худалдаж аваад 13 цаг 35 минутанд шатхуун түгээх станцаас машина унаад хөдөлж байгаа нь мөн бичигдсэн байсан. Гэтэл удалгүй 14 цаг 50 минутаас 14 цаг 54 минутын хооронд хойд Каролинагийн цагдаагийн газарт нэгэн дуудлага ирсэн. Тэр дуудлагыг болохоор Майка хийсэн байсан. Тэгээ Майка хэлэхдээ би одоо өөрийнхөө амь насыг хорлох гээд явж байна. Миний хаана байгаа байршлыг минь та нар харж чадаж байна уу? Хэвээ харж чадж байгаа бол гэр бүлд минь мэдэгдээд өгөөрэй гэж хэлээд уцаа салгасан. Тэгээ дуудлаган дээр байгаа түүний дуу хоолой нь бол нэлээд чичирхийлсэн, дундуур нь богино завсарлагууд ингээд авж байгаа сонсогддог. Энэ дуудлагыг авмагцаа цагдаа нар бол мэдээж шууд дрон нисгэж хайлтыг хийж эхлүүлсэн. Тэгтэл паркийн яг зогсоол дээр Майкагийн машин байгаа нь бол харагдсан. Ингээд цагдаа нар шууд л тэр газар руу яаралтай явж очиход Майкагийн машин дотор идээгүй худалдаж аваад ингээ үлдээчихсэн сэндвич, мөн сумны хайрцаг, хоосон бууны хайрцаг бас илэрсэн. Ингээд түүнийг хайгаад цагдаа нар тэр хаваар явж байтал ойролцоо загсчилж явсан нэг эрэгтэй эмэгтэй хүн ойр хавьд нь уйлж байгаа юм шиг сонсогдож ийсэн аа. Буун дуу сонсогдсон гэж хэлдэг. Тэгээд нөгөө хүн чи яарад тэр буун дуу гарсан зүг рүү гүгээд очисон чинь тэндээс олсон зүйлсүүд энэ байна гэд нэг зүйлсүүдийг цагдаа нарт өгсөн. Тэр нь юу байсан бэ хэмээл Майкагийн хувцас, жижиг библ, жолооны үнэмлэх түлхүүр карт зэргүүд нь багтсан түүний цүнх байсан. 16 цаг 23 минутанд Майкаг хайж исэн цагдаа нар усан дотроос хөвж байгаа ямар нэгэн зүйлийг олж хараад түүнийг татаж аваад хартал энэ нь бол харамсалтай нь Майкагийн цогцос байсан. Тэгээ цагдаа нарын хувьд болохоор нэг асуулт гарч ирсэн. Тэр нь юу вэ гэхээр Майкагийн цогцос олдсон гол болохоор ямар ч тийм баг урсгал байхгүй тогтоол ус гол байсан. Тэгтэл эндээс болохоор Майкагийн цүнх урсаж ирээд ийм хол ингээд тэр нөгөө загсчны олсон газар хүртэл түүний цүнх нь ирнэ гэдэг нь бол боломжгүй юм шиг харагдсан. Тэгэхээр Майка цүнхээ өөрөө тэр газар хайчаад өөрийгөө буудчихад ус руу унсан юм уу эсвэл усан дотор өөрийгөө буудсан юм уу яг энэ зүйлсүүд нь бол нэлээ эргэлзээтэй үйлдсэн. За ингээд цагдаа нар бол Майкагийн цогцыг аваад гэр бүлийнхэнд нь мэдээж яаралтай мэдгдсэн. Тэгээ энэ хооронд амиа хорлолт уу гэмт хэрэгүү гэдэг нь бол мэдээж яг тодорхой болоогүй үеэсэн. Гэтэл яг маргааш өдөр нь сүм дээрээ сургаал айлдаж байгаа Жон Пол пастор шууд л олон нийтийн өмнө гарч эхнэр маань сэтгцэн хямралтай байсан. Тэгээд энийг давж чадалгүй өчигдөр амиа хорлоод амь насаа алдсан байна гэж сүмийнхээ хүмүүст бол эхнэрийгээ шууд амиа хорлж нас орсон гэдэг байдлаар нь зарлсан. Тэгээд энэ мэдээж Майкагийн гэр бүл найз нөхөд бүр маш их эсэргүүцэжсэн. Ямар ч нотлохоо гарч ирээгүй байхад яагаад Жон Пол пастор хүмүүс охиныг нь ингэж амиа хорлсон гэдгээр зарлж байгаа юм бэ гэд. Ер нь бол сүмд зарлах юм бол тэр бүс нутгийн хүмүүс бол тэр чигтэл Майкаг ер нь амиа хорлсон юм байна гэж ойлгох хэмжээгээр хүмүүсийн яриа хурдан тархдаг байсан учраас тэгж бодсон. За ингээ Майкаг амь насаа алдаад хэд хоног өнгөрсний дараа цагдаагийн газраас Майкагийн үхлийг амиа хорлолт байна гэж шийдвэрлээд энэ хэргийг бол шууд хаасан. Яагаад гэх юм бол түүний эргэн тойрноос ямар ч тийм гэмт хэргийн сэдэлтэй юм гарч ирээгүй. Мөн Майка өөрөө 911 руу залгаад амиа хорлох гэж байгаа тухайгаа ярьсан учраас ер нь бол амиа хорлолт байна гэж үзээд энэ хэрэг хаагдсан. Тэгэхээр Жон Пол пастор дээр бол ямар нэгэн хэрэг юусоо үүсээгүй гэсэн үг. Тэгээ энэ нь бол Майкагийн гэр бүлийнх маш их эсэргүүцэж одоо хүртэл ер нь бол эсэргүүцээр байгаа. Ялангуяа их чинь бол дүү маань нас орохоосоо өмнө надад ямар нэгэн зүйл тохиолдох юм бол энэ манай нөхөр буюу Жон Пол пастортай шууд холбоотой шүү гэж ярьж исэн талаар хэвлэл мэдээллүүдээр ярилцлага өгж байгаа. Дүүгийнхээ амь насаа алдсан явдлыг гэмт хэрэгээ дахиж судлуулахыг хүсэж байна гэдэг хүсэлтэй бол маш их илэрхийлсээр байгаа. Тэгээ Майкаг нас орсноос хэдхэн хоногийн дараа буюу 3-4 хоногийн дараа тэр бүс нутгийн нийтийн сүлжээнд нэг зураг тархсан. Тэгээ энэ нь ямар зураг байсан бэ гэх юм бол нэг ресторанд оройн хоол эдэнгээ болдож байгаа Жон Полын зураг гарч ирсэн байгаа. Тэгээ яг энэ зурган дээр түүнтэй болцож байгаа эмэгтэй нь болохоор тэр сүмийнх нь итгэгч бас нэг эмэгтэй байсан. Тэгээ мэдээж энэ зураг тархмагт сүмийнхэн бол бүр маш их ууралсан. Эхнэрээ алдаад удаагүй байж хэдхэн хоногийн дараа ингээд сүмийнхаа итгэгч эмэгтэйтэй дахиад болзоод байж байгаад нь бол маш эсэргүүцэж пастораасаа ингээд асууж эхэлсэн. Тэгтэн Жон Пол хэлэхдээ бит хоёр бол ерөөсөө тийм харилцаа байхгүй, зүгээр найзуудын харилцаа холбоотой. Эхнэр маань нас ороод удаагүй учраас намайг тайвшруулах гад бит хоёр уулзаад тэгээд зүгээр хоол идээ сууж исэн. Тэгээ энэ зургийг маань хин нэг аваад нийтэлчихсэн байна гэж
хэлж исэн. Гэвч яг одоогийн байдлаар 2025 оны байдлаар юу болсон бэ гэх юм бол Жон Пол пастор тэр болзоод сууж исэн эмэгтэйтэйгээ гэрэлчихсэн, бүр гэр бүл болоод хормын ёслолыг хийчихсэн байгаа. Өмнө нь болохоор Элисэнтэй амьдарч байхдаа Майкатай холбоо харилцаатай болсныгоо сүмийнхэндээ тайлбарлахдаа бас өөрийгөө зүгээр л найзын харилцаа холбоотой гэж тайлбарлаж исэн. Гэвч тэр нь бол тийм биш болж тааж Майкатай гэр бүл болсон. Дараа нь Майкаг амь насаа алдсны дараа сүмийнхээ бас энэ эмэгтэйтэй найзын харилцаа холбоотой гэж тайлбарлаж исэн боловч гэр бүлээ батлуулсан байгаа. За тэгээд одоо тэр хоёрыг гэр бүлээ батлуулсны дараа болохоор эдийн сүлжээнд бас нэгэн сэжигтэй зүйл гарч ирж хүмүүс ол шуугаж эхэлсэн. Тэр нь юу гэх юм бол одоо энэ Жон Пол пастортай гэрэлсэн энэ эмэгтэйгийн нөхөр нь тэрэгцэр дээр суудаг залуу байсан. Тэгж жагаад Жон Пол пастортай гэрлэхээс өмнөхөн нөхөр нь тэрэгцэртэйгээ усан сан руу живж амь насаа алдсан юм зүйл тохиолдсон. Тэгээ энийг бол цагдаа нар бас золгүй явдал гэж үзсэн. Яагаад гэх юм бол нөхөр нь нохоогоо салхилуулах гад бассейны хажуугаар тэрэгцэртэйгээ явж агаад тэрэгцэр нь жолоодлогоо алдаад ингээ бассейн руу унаад тэгээд хин нэг нь нөхрийг нь олж хараагүйгээс болоод живж амнасаа алдсан байна гэд энэ хэрэг бол золгүй явдал болж хаагдсан юм лээ. Тэгээд удаагүй байжгаад Жон Пол пастортай гэрэлтэд батлуулсан учраас мэдээж хүмүүс бол нөхрийнх нь амиа алдсан энэ явдлыг бас маш сэжигтэй гэж үзэж байгаа. Гэхдээ Майкагийн амнасаа алдсан явдалч тэр одоо энэ шинээр гэрэлсэн байгаа бүсгүйгийн нөхрийн амь насаа алдсан явдалч тэр ямар ч баримт нотлохоо байхгүй учраас хоёулаа нэг нь амиа хорлолт нэг нь бол золгүй явдал гэ хаагдчихсан байгаа. Гэхдээ мэдээж тэр сүмд явдаг хүмүүсийн хувьд бол энэ бүх зүйлүүд нүдэн дээр нь өрсөн учраас сүмийн бараг бүх хүмүүс сүмээ орхиод өөр сүм рүү явсан. Ингээд ямар ч итгэгчгүй болсон Жон Пол пастрийн хувьд дахиад сүмээ шинээр байгуулах гад ингээд хүмүүст сайн мэдээгээ тараагаад манай сүмд ирээч гэд уриалаад гадуур маш идэвхтэй явж байгаа зургууд нь бол интернетэд байршсан байгаа. За тэгээд бас нэг гачиргалтай зүйл юу гэх юм бол Жон Пол пастрийн хувьд сүмийн пастор мөртлөнгөөсөө маш буруу олон зүйлсүүдийг хийдэг гэдгээ өөрөө ол сүм дээрээ ирээд гимшээд олонний өмнө ингээ яриад уучлалт гуугаад би дахиж тэхгүй гэж ярьдаг байсан. Тэр нь юу вэ гэсэн бэ гэхээр бие үнэлэгч худалдаж авдаг. Тэндээ бол би маш их донтчихсон. Энэ бол мэдээж бурхны хүсдэггүй зүйл. Та бүхэн ч гэсэндээ ийм зүйл хийж болохгүй. Тийм учраас бурхан дээр гимшээд хурдан одоо энэ зүйлээ хаях хэрэгтэй гэдгийг бол ярьж сүм дээрээ энэ талаар ингээ яриад өөрийнхөө тухай илэн далангуй ярьдаг. Хүмүүс өөрийгөө яаж засарж байгаа, буруу зүйлээ яаж хайж байгаа тухайгаа ярьдаг байсан. Тэгээ энээс гадна 2-3 чудаа ингээ айлын хашаан дотор мансуурчихсан байдалтай хөвтөж байгаа бичлэгүүд нь гарч ирсэн. Тэгээ энэ бичлэгүүд дээр болохоор ингээ ухаанаа алдчихсан юм шиг ямар нэгэн зүйлд онтчихсан юм шиг ингээд хөвтөж байгаа нь харагддаг. Тэгээд бичлэг хийж байгаа хүн ингээ ойртож очиод та зүгээр үү, танд ямар нэгэн зүйл тохиолдсон уу, та яасан бэ гэж асуунгууд би ингээ мэдэхгүй байна, юу болоод байгааг мэдэхгүй байна, би юу нөхөж байгаа шиг байна гэдэг ингээ нэг тийм сонин байдалтай хөвтөж байгаа бичлэгүүд нь гарч ирсэн. Тэгээ энэ бол мэдээж мансууруулах бодис ч юм уу ямар нэгэн зүйлд донтчихсон байгаа юм шиг харагдчихсан. Гэвч дараа нь бол ингээд зүгээр болоод сүм дээрээ тэгч нартаа ярихдаа бол би нойрныхоо эмний тунг хэтрүүлээд уучсан бэлээ. Тэгэнгүүт ийм аюултай байдалд аваачд юм бэлээ. Өөрийнхөө биеийг удирдах чадахгүй болтлоо. Унтуулдаг эмний гаж нөлөө бол ийм аимшигтай байд юм бэлээ гэх мэтчлэнгээр сүмийнхандаа ярьдаг байсан. Гэх мэтчлэн маш сонин гаж үйлдэлүүдийг маш олон хийдэг байсан нь олон нийтэд ил болсон. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань бол ял аваад хэрэгтэн гэдэг нь бол баталгаа нотлоготой болоогүй, шоронд ороогүй, ял идлээгүй яг одоо хэвийн амьдралаараа ингээд амьдарж байгаа Жон Пол гэдэг пастрийн талаар байлаа. Гэхдээ мэдээж яг тэр орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол хэдийгээр энэ пастор ял аваагүй ч гэсэндээ Майкагийн үхэлтэй бол 100% буруутай гэж хүмүүс итгэж байгаа. Одоо хүртэл Майкагийн гэр бүлийнхэн ч гэсэндээ энэ хэргийг дахиж хилэлцүүлэхийн тулд хөөцөлдөж байгаа ийм хэрэг байлаа. За тэгээ та бүхний хувьд бас юу гэж бодож гин? Жон Пол гэдэг энэ пастор үнэхээр яг сүмдээ пастор хийгээд хүмүүс сайн сайхан зүйлийг түгээж чадхаар хүн мөн үү гэдэг дээр бол үнэхээр эргэлзээтэй байгаах гэж бодож байна. Тэгээд сүмийнхаа зүгээр итгэгч байсан Майка гэдэг эмэгтэйгийн амьдралаар бол маш аимшигтайгаар тоолсон. Үнэхээр Майкагийн хувьд бол энэ пастрын сүмд яваагүй, пастортай уулзраагүйсэн болвол бас шал өөр амьдралаар амьдарч ах байсан бахаа гэж би бодсон. За тэгээ та бүхэн бас юу гэж бодож гин? Өөрсдөө төрж байгаа сэтгэлээ комент хэсэгт бичээд би бинтээгээ хуваалцаарай. За ингээд өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ та бүхэн subscribe дараад суугаа дэмжээд өгөөрэй. За ингээд удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.